улсын хүн амын 65%-ийг талах алхам бүтээгдэхүүнээр хангах хүчин чадалтай 700 орчим ажилтнтай энэ үйлдвэрийн түүх бол Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн түүх юм. Монгол түмний хүнсний гол хэрэглээ болсон хурдан бүтээгдэхүүнээр Улстан тэргүүлэгч талах чиглэл компани 30 жил их ойтой солгож байна. Талах чиглэл хувьцаат компани 30 жил. Талхчгэр хувьцаат компани 1984 онд байгуулагдсан. Тухайн үеийн зөвлөлт толгойт улс болон одоогийн Оросын холбооны улсын техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан. Тухайн үед маш онцлогтой юм үйлдвэр байсан. Яагаад гэвэл энэ хүнсний энэ томоохон багцын үйлдвэр бол тухайн Оросын холбооны улс тийм зах зээлийн үед яг ингэж ийм проект хийгдчихсэн үед Монгол улсад бас ингэж бүх хүнсний үйлдвэрлэлийг багцлсан ийм үйлдвэр Талхчгэрийн комбинат гэдэг нэртэйгээр байгуулагдсан да. Социализмын үед төрөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг байсан Талхчгэр комбинат шилжилтийн гэж нэрлэгдэх 1990-ад оны ихэнх үед ард иргэдийг өсгөхгүй картын бараагаар таслахгүй байх үүрэг даалгаврыг хүлээлээ. Зах зээл ихсэж төгрөг цааш болсон тэр үед бүгдийг өсгөхгүй талхаар таслахгүй байна гэдэг хамгийн хариуцлагатай хөдөлмөр гэлтэй. Бүгдийг улсын нэг мөрөнд шинжүүлсэн шинэ хотпрод үйлдвэрийн нийтийн ёслол батхөлөө газар сайгуулсаар байна. Талхчгэрийн шинэ үйлдвэрийн нийтийн ёслол дээр Монгол Ардын хөс хөтмөд ухрооны ерөнхий нарийн бичгийн дараа бүгд наримт Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн дараа батлан хэлсүгэндээ. Ард түмний баян хүсний нэмэгдэж байдаг хүнсний бүтээгдэхүүний нэр төр чанарыг өсгөж сайжруулахыг нам засаг баян анхаарсаар ирсэн анхаарч чүнэ гэж онцлон тэмдэглэжээ. 21-р зууны хэрэглэгчид жихэрлэг амтнаас илүүтэйгээр эрүүл хүний биед шингэт сайтай бүтээгдэхүүнийг таашаах болсон. Үүнийг цаг алдалгүй мэдэрч чадсан Талхчгэр компани эрүүл хүнс таны сонголт урайг гаргаж 2002 оноос техникийн бүрэн шинжилгээг хийж инновацийн хөтөлбөрийг боловсрууллаа. Инновацийн хөтөлбөрийн хүрээнд бол тодорхой үе шаттайгаар Европын танил төхөөрөмжүүдийг харуулж ирсэн байгаа. Тэгээ үүнийхээ нэг жишээ нэх юм бол 2004 онд хамгийн ихний Монгол улсад ерөөсөө улсын хэмжээнд байхгүй том талхны шугам оруулсан. Оноос хойш дахиад бялуун нарийн боо буюу гурилан бүтээгдэхүүн бисквит гэж байдаг. Энэ дээрээ бол хөрөнгө оруулалт тэгээ бас л Голландаас 2 том хоногт хөрөнгө оруулж ирэх тайлшин. Энэ нь бол нөгөө нэг гол зорилтуудыг манд хэрэгжүүлэх найдвартай, аюулгүй, амттай ийм бүтээгдэхүүн гаргах үүднээс Европын танил хөрөнгөийг сонгож байгаамаа. Монгол айлбар гэртээ борцог хийдэг байсан үе саяхан. Харин сүүлийн жилүүдэд завгүй амьдралын хэмнэлээс болж энэ байдал өөрчлөгдсөн билээ. Уламжлалт аргаар хийдэг бүтээгдэхүүнийг орчин үеийн дэвшилтэт технологитой холбогдуулаад Европын стандартад тохирсон ийм танил хөрөнгөөр урсгал шугамар хийж хэрэглэгчтэй хүргэлээ. Танил технологи хөрөнгөийг бид нар Итали улсын канал фирмийн танил хөрөнгө тавьсан байгаа. Энэ хэвлэх болон чанар шугамар гэж тусмаа энэ бол Монголда хамгийн түрүүнд оруулсан шин шугам байгаа. Үндэсний шилдэг үйлдвэр Талхчгэр компани үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн босгонд 3 дахь үйлдвэр болох чанарын үйлдвэртэй хөрөнгө оруулалтыг хийж, уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, үйлдвэрлэлийн гурил дамжуулах шигшиг эдгүрэн систем, тавлгааны автомашиныг Европын холбооны Итали улсын СИПИ, Канал, Техноди, Чех улсын Топос, бүгд найрамдах хятад ард улсын B&F фермүүдэд захиалгаар үйлдвэрлүүлэн ашиглалтанд оруулжээ. Мөн
тэр улсуудаас мэрэгчлүүдийг авчирч 7-аас 14 хоногийн хугацаатаагаар ажилчдаа мэрэгшүүлэх ажлыг жил болгон амжилттай зохион байгуулж байна. Манай давхцгэр хувьсгал компани 3 бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбартаа хэрэглэгчийн хувьд Францын алдарт брэнд багцлахыг үйлдвэрлэхээр иж бүрэн хоног хөрөмж суурилуулан хэрэглэгчдэд гаргахад бэлэн болоод байна. Франц багцлах маань урт нарийнхан шажигнсан амтсан чиглэл өндөртэй ичлэг багтаа бүтээгдэхүүн юм аа. Давхцгэр хувьсгал компани 30 жил Ер нь бол зүгээр Монгол улсын хэмжээнд нийт хэрэглэгчид хүн амдаа эрүүл, аюулгүй, баталгаатай гурил гурдан бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүнээр хангах. Үүгээрээ дамжуулаад одоо манай даашгч гэдэг юм уу, боон бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүнүүдээр органик одоо хүний бид эрүүл, тустай амин гэмтэй бүтээгдэхүүн гаргаснараа эрүүл Монгол хүн хөтөлбөрийг бас дэмжих үүднээс ч гэдэг юм уу те. Энэ талаас одоо манай бүтээгдэхүүнүүд бол одоо хүний эрүүл мэнд чиглэсэн эрүүл мэнд чиглэнэ гэдэг чинь цаашлаад аюулгүй бүтээгдэхүүн гэсэн үг. Энэ ч утгаараа сая өнгөрсөн жил хүнсний аюулгүй байдлын тухай хууль гарсан. Тэгээ үүнтэй уялдуулаад манай бүх бүтээгдэхүүн бол хүнсний аюулгүй байдлын хуульд заасан бүх одоо юу гэдэг нарийн чирийн заалт бүгдийг л мөрдөөл энийг стандартын дагуу гаргахыг л хичээж байгаа. Ингээд гарсан бүтээгдэхүүн бол одоо тухайн хэрэглэгчтэй бол одоо аюулгүй чанартай бүтээгдэхүүн болж хүрч байгаа. Энэ нь манай байгууллагын хамгийн том зорилго. Түүнчлэн лабораторийг эдгэмжлэх урьдчилан үнэлгээ хийгдсэн стандартчил хэмжил зүйн газрын эдгэмжлийн хэвлэлд дэргэдэг хүнс хүрээлэн буй орчин сорилын лабораторийн эдгэмжлийн техникийн хорооноос сорилын лабораторийн чадварт тавих ерөнхий шаардлага ISO IEC 17025 2005 болон олон улсын стандартад нийцсэн эдгэмжлийн лабораторийн гэрчилгээг авсан. 1980 оноос хойш Уутамтыг нэгдүгээр боловсролын одоо хэрэгцээ багцсан шүү дээ. Тэр хэрэгцээг өөрчлөөд бүх тариа оёс хүнсийн бусад тариаг нарын бааны үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн байгаа. За үүнээс гадна бас лабораторийн өр майданга өр хүнстэй үйлдвэр хүний бид зайлшгүй хөдөлмөрийн төлөвийг аваасан ийм төлөвийг нарын бааны үйлдвэрлэлд нэгж хувьцаанд хуваарлсан Нобель ашигын хэмжээг жил бүр 10-аас 20% нэмэгдүүлж ирсэн үзүүлэлттэй байгаа. Шилдэг татвар төлөгчөөр 2005 оноос хойш жил бүр одоо шалгарч ирсэн байгаа. Дүүргийн болон одоо нийслэлийн татвар төлөгч байгууллагаар шалгарсан одоо шилдэг татвар төлөгч байгууллага. Нийт үйлчлэгийн 5 цэх ажиллаж байгаа. За цайны газар 24 цагаар ажилладаг, угаалгын цех, за эмнэлэг одоо эмнэлгийн анхан шатны үйлчлэгээ тусламжийг үзүүлдэг, эмнэлгийн үйлчлэгээ байдаг. За мөн одоо бэлтгэжүүлэх, чирэгжүүлэх клуб ажилладаг. За зуны цагт бол эрүүлжүүлэх, за агаар цэлхэнд гаргах тийм амралтын газар бас ажилладаг. Яа 1974 онд хүнсний техникийг төвлөрч хүнсний чиглэлээр ажиллаж байгаа 1984 онд одоо энэ давхцгэр компани байгуулагдаад анх хийж ажиллаж байлаа. Намайг баярлалаа. Би шинжлэх ухааны Синтагийн сургуулийг Синтаг шинжлэхүйн мэргэжлээр төгсөж давхцгэр компани Синтагийн ажлаар ажиллаж болж байсан. Одоогоор би бетон нарийн баавны үйлдвэрийн инженер технологичоор ажиллаж байна. Давхцгэр хувьсгал компани 30 жил. За тэгэхээр бид нар 30 жилийн ойг тохиолдуулж давхцгэр хувьсгал компанид ажиллаж байсан нийт одоо ажилтан, ажиллагчид, одоо ажиллаж байгаа ажилчид мөн давхцгэр хувьсгал компанийг удирдах байсан Ахмад үеийн удирдлагууд нийт хүмүүстэй ойн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө нийт байгууллагын ажилчид болон үе үеийн удирдлагууд бүх нь одоо Ахмад үе төлөөлөлтөд бол үнэхээр их баярлж тархаж явдгаа одоо байгаа нийт ажилтнаа нэрийн өмнөс би илэрхийлэх бол үнэхээр таатай байна.
Өглөө бүр эрүүл хүнсийг танд зориулан сэтгэлээ шингэн үйлдвэрлэдэг талах чихэр компани 30 жилийн турш дурсамж дурсгалт бүхэнтэйгээ бидний дэргэд хамт байлаа. Хүн амыг эрүүл хүнсээр хангах энхийн манад зогссон энэ хамт олонны өрнөн их амжилт үргэлжилсэн.